15 онд улсын хурлын чуулган нээгдэмэд ардчилсан намын бүлэг хуралдаад энэ асуудал дээр бол нэг байр суурь нэгтгэх байхаа. Яг нэг хуулийн төслийн ерөөсө хараагүй учраас урьдчилж юм хэлэхэд хүнд байна. Гэхдээ улсын хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл дээр за хууль санаачлах эрх бүгийн субъект нь ямар чиглэлээр хууль заах вэ, санаачлах вэ гэдгээ заасан байна. За тэр дээр Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу хууль санаачлах хэрэгтэй гэж байгаа. За тэгээ энэ хэсэгт нь хамаарч ийн үгүй юу гэдгийг одоо үг текст тэр хуулийн төслийг харж иж шийдэх баг. За зөвхөн миний ойлгож байгаагаар Улсын хурлын гишүүн Батбаатар гишүүн бас энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулсан гэж ойлгосон. За тэгээ адил төстэй хуулийн төслүүд байвал нэгтгэж хилцэхгүй гэдэг дээр бас Улсын хурал ярьдаг юм журамтай. Энэ үед нь л ярилцах хэрэгтэй байх. За ер нь бол ёс зүйн хариуцлагатай холбоотой асуудал дээр бол сая улсын дэвшүүдэд бүртгэгдсэн ардчилсан намын дүрмэн дээр бол тодорхой зүйлүүд бол байгаа. За та бүхэн харсан бах намын дарга бас тодорхой гишүүдийг дуудаж ёс зүйн талаар бас сануулга өглөө гэдэг ийм мэдээнүүд бас явж исэн. За тэгэхээр ёс зүйтэй холбоотой зүйлийг бол бид нар сайжруулахаас өөр арга байхгүй. Гэхдээ энэ маань яг хуулиар өөр за тэгээд хуульдаа ямар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах уу, хариуцлагыг яаж сайжруулах уу гэдэг л асуудал. Яг өнөөдөр одоо энэ сануулад өнгөрч байгаа цалингийн 20% өдөж байгаа зүйлүүдийн ёс зүйд бол нөлөөлж чадж гин үгүй юу гэдэг нь маргаантай байгаа шүү дээ. Бид бол энэ асуудлыг шийдвэрлэх нь бол зайлшгүй. Ганц энэ удаагийн парламент ш дараагийн удаад Монгол төрөв байгаа цагт Монголын парламент бол байж л таарна. Тэгэхээр бид жишг үлдээгээд энэ хуулийг бол баталчих нь зөв гэдэг бодолтой байгаа. Гэхдээ энэ дээр Батбаатар гишүүнээс өргөн барьсан уу, ерөнхийлөгчөөс өргөн барьсан уу, эдгээр хуулийн төслүүд яг тэр ярьж байгаа ард иргэдийн хүсэж байгаа зүйлийг зохицуулж чадж гин үгүй юу гэдэг дээр тэр хуулийн текст тэр агуулгыг сайн үзэж ардчилсан намын бүлэг нэгдсэн шийдвэр гаргана гэсэн ийм л байр суурь. Парламентын гишүүнийг сонгогчийн саналаар шууд эргүүлэн татах нь олон улсад айгүй цөөн байдаг шиг ярьж штеп. Парламентын дархлаа талаас нь юм байж болох уу? Гэхдээ одоо ч хоёр янзын асуудал ярьж байгаа. Эргүүлэн татах гэдэг ойлголт бол сонгогчдын саналаа руу эсвэл бусад одоо шүүхийн байгууллага болоод бусад парламентын бусад олон хоороо гэдэг асуудал байгаа байхгүй юу? Аль асуудалтай наривчлан зохицуулах шаардлагатай байдаг. Тухайлах юм бол хэрвээ парламентын олон хоороо парламентын гишүүнийг эргүүлэн татдаг байвал энэ эрх баригч аль ч нам хамаагүй эрх баригч болсон тохиолдолд мөнхийн сөрөг хүчнийхээ дуурдаг өөрсдийнх нь эсрэг шүүмжилдэг хүнийг эргүүлэн татна. Тэгэхээр энэ бол маш болгоомжтой хандах ёстой зүйл. Олонхон татдаг болох. Сонгогчдод эргүүлэн татна гэдэг асуудал дээр бас дахиад ярихад энэ өөрөө сонгуулийн процесс болно. Сонгуулийн процесс болно. За жишээлбэл нийт сонгогчдынхаа одоо 30-40% саналыг аваад гараад ирсэн нийт сонгогчдын парламентын гишүүнийг эргүүлэн татахад хэдэн сонгогч явах ёстой. Тэгвэл дахиад сонгуул явах уу гэдэг. Ийм асуудалгаар шүүхийг бол ерөөсөө тодорхой шүү дээ. Монгол Улсын үндсэн хуульд бол заасан байгаа үг. Гэмт хэрэг үйлдэлсэн шүүхэр тогтогдсон бол эргүүлэн татна гэдэг ингээд заасан байна. За цэгц бас эргүүлэн татаж болох хууль зүйн зохицуул бас хуулинд бас байгаа. Эдгээр яаж боловсронгуй болох вэ гэдэг асуудал байна. Олон нийтийн санаа бодол гэдэг зүйлээр юм уу? Эсвэл хэн нэгэн нөлөө бүхий улс төрчийн байр сууриас юм уу? Хэн нэгэн нөлөө бүхий улс төрийн намын байр сууриас парламентын гишүүнийг эргүүлэн татаж болохгүй. Энэ бол зарчим. Энэ ганцхан Монгол Улсын хурлын хэлтгүү дэлхийн нийт мөрдөгдөг зарчим. Харин тэр бусад асуудлуудаа яаж хууль зүйн дагуу шийдвэрлэх вэ гэдэг. Хамгийн чухалгаар одоо хэлцгээр хэлж байгаа нь тэр багчийн уулс хөрөнгийг хураахтай холбоотой хөлөслөө болж байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг нэлээд үр нөлөөтэй гэж харж байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар энэ одоо гол зорилго нь хэлжсэний гол зорилго нь одоо юу вэ? За өнгөрсөн намрын чуулганы хэлцэх асуудлын 24-т нийтийн албан тушаалтны хууль ус орнгийн хураах нөхөн төлөвлөгдөх хуулийн төсөл байсан юм аа. 12 дугаар сарын 31-ний өдөр чуулган хаатлын хуулийн төсөл хэлцээгүй. За дараа нь энэ хуулийн төсөл хэлц хэсэх асуудал дээр бас байхгүй байж байгаад сая өнгөрсөн оны энэ гарсан оны 2 дугаар сард Legal Info дээр улсын хурлын тогтоол байршихад хаврын чуулганаар хэлцэх асуудлын 9-ний энэ хуулийн төсөл байгаа.
Нэг зүйлийг л ерөөсө тодорхой би уриалж хэлмээр байна. Нэг ялангуяа одоо эрх баригчдад нааштай хандмж гэж итгэж байгаа. Авилгатай бол гоё уриал ооцсон дэвшүүлээд нэг дэлгэцэн дээр гоё презентацийн харуулж тэмцэхгүй л дээ. Авилгатай гоё үг олж алга ташуулж эндэр дээрээс авилгатай тэмцэхгүй. Авилгатай хууль тогтоомжоор тэмцэнэ. За ийм яриад эхлэнгүүт одоо энэ хураадаг хууль байгаа гэж ярьж байгаа. Байхгүй. Яг өнөөдөр гэмт хэрэг үйлдэлсүүнтэй холбоотой хэрэг байна уу гэхээс биш өмнө нь олон удааг өршөөлөлд орсон. Өнгөрсөн 20-30 жил Монголын ард түмний баялагийг сорсон энэ хүмүүстэй хариуцлага тооцох ихэр хууль байхгүй. Зөвхөн хөөөлцөх хугацаанд дотор байгаа гэмт хэрэгүүд дээр л хууль байгаа. Тэр байтугай үндэслэгийн хөрөнгөч гэмт хэрэг гэдэг өнөөг 90-ийн хуулиар 100 сая төгрөгнөөс дээш байгаа шүү дээ. 90 сая төгрөгөөр үндэслэгийн хөрөнгөчсөн хүн дээр өнөөдөр 90-г бол үйлчлэхгүй ийм л нөхцөл байдал. Энэ болгоныг зас залруулъя гэд ингээд байгаа. За нөгөө талаар бас дахиад гуйвалдیں۔ Энэ ард иргэдийн хөрөнгийг хураах гэж бизнес эрхлэгчдийн нийтийн албан тушаалтан гэдэг хэн хамаархан топ тодорхой байгаа. Ер нь тэгээд цаашлага хүрээ хязгаараа зарим хүнээс санаас наслахаар хүрээ хязгаараа хумаад төрийн өндөр албан тушаалтнууд болгоё гэдэг. Энэ ч болно. Яагаад өнгөрсөн жилүүдэд улсын хурлын гишүүн сайд ерөнхийлөгч байсан хүмүүс дандаа мөнгөтэй баян байдагт бид нар тасцсан юм гэдэг л асуудал байхгүй. Тэгэхээр төрд ажиллавал цэвэр бай. Одоо яг яриад байгаа ёс зүйтэй холбоотой асуудал цэвэрхэн байх хэрэгтэй асуудал. Тэгэхээр нотолж чадахгүй байгаа хөрөнгө хураалгал гэж. Энэ бол маш их эсэргүүцэл дагуулнаа. Та хараарай. Нэлээд олон дайралтууд явах бах. Тэгэхдээ би Монголын парламентын шийдвэр мэрэгэн байх баха, энэ дээр шийдвэр гарах баха гэдэг юм бодолтой.